Сайн байна уу? Интерьер дизайнер Нами Эрдэнэ байна. Намайг Нами гэж дуудаж олно. Айл гэр интерьер дизайн бол ерөнхийдөө тухайн айлыг илтгэх, тухайн дотор амьдарч байгаа хүнийг илтгэх, тухайн хүний сонирхолтой зүйлүүд байх ёстой. Гэвч одоо яг намайг энэ байрыг бодлож авахад одоо ханы өнгө надад таалагдаагүй, шалны өнгө бас таалагдаагүй. Хамгийн гол дутагдaltaй тал нь болохоор байгалийн гэрэл маш бага ордог байсан. Үүнийг бид одоо өрөөний төлөлтийг өөрчлөөд маш одоо илүү байгалийн гэрэл авах боломжтойгоор шийдсэн байгаа. Та бүхэнд өөрийн амьдардаг 54 м2 орон сацаа хэрхэн илүү зөв төлөвлөлттэй, илүү тав тухтай загварлаг болгож өөрчилсөн талаар та бүхэнд үзүүлье. Энэ орон сууцны маань хамгийн дутагдaltaй тал нь болохоор байгалийн гэрэл маш бага орж ирдэг байсан. Үүнийг бид ингээд шилэн хаана хийгээд унтлахны өрөөг дамжаад одоо хүмүүс гэр бүлэрээ хамгийн их цаг хугацааг өнгөрөөдөг зочны өрөөнд биднээс байгалийн гэрлийг маш ихээр авах боломжтой болж байгаамаа. Дээрээс нь балконы хэсгийг бид цааш нь сэтлээд одоо томсгоод маш орон зайг одоо илүү том болгож ирсэн. Дээрээс нь энэ хэсгийг бас ажлын хэсгээр бас ашиглах боломжтой. Зочны өрөөний хамгийн гол хэсэг болохоор ерөнхийдөө телевиз ер нь оргил хэсэг нь бол яг энэ хэсэг байдаг. Гэхдээ айл болгонд бас камин байвал аюу зүгээр байдаг. Каминаас декорацийн чимэглэлийн маш том үүрэг гүйцэтгэдэг. Дээрээс нь номын сангаа бидэд ханаас наашин татаж шийдсэн байгаа. Энэ болохоор чимэглэлийн зөвлөдөж багтан, номнууд маань ч багтан нэлээд деталлууд тавих орон зай их гарч ирсэн. За тэгэхээр унтлахны өрөө маань хамныхаа одоо орныхоо толгойд маш гоёмсог ганцхан хийтэй детальтай сорилуулсан байгаа. Энэ бол нэлээд гоё тансаг харагдуулж байгаа. Дээрээс нь өдөн хэлбэртэй гэрэл энэ бол ингээд яг хүнд унтахад маш тийм зөөлөн тийм мэдрэмж төрүүлдэг учраас нойрыг бас хөрөхөд бас тусалдаг. За хувцсны шкафны хувьд бол таац хүртэл шийдсэн байгаа яа. Тэгэхээр ерөнхий одоо байдаг шкафууд болохоор айгу таац дутуу байдаг. Тэмнэр одоо тоос тогтдог, илүү одоо зай үлддэг. За ерөнхийдөө интерьерийн маань өнгө төрх болохоор минимал, ер нь жоохон холмог стилтэй байгаа. Суур хамгийн их өнгө нь цагаан өнгөтэй. Дээрээс нь мэдээж энэ тод өнгөдөг оруулсан байгаа залуу гэр бүл учраас. За галтгооны хувьд болохоор маш жижигхэн галтгоо. Гэхдээ кабинетүүдийн хувьд бол дээдлийн кабинетүүдийг таац хүртэл нь шийдэх хэрэгтэй. Ингэснээр маш их одоо сав одоо хэрэгтэй зүйлсүүд агуулах багтаамжтай кабинет гарч ирж байгаа. Мөн дээрээс нь миний шийдсэн зүйл болохоор энэ маш шургуулгуудтай доотлын кабинетүүд хийсэн. Эмэгтэй хүн айл эзэгтэй тонгоогоод ингээд юм онгоолгоод авахд аюу төвхтэй учраас ерөнхийдөө шургуулгаар татаад дээрсэн зүйлээ хийхэд бас аюу зөв. Айл гэрт мөн технээс илүү би хоолны ширээг зөвлөдөг. Яг тех байх одоо орон зайтай байвал бол тех хэрэгтэй. Гэхдээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгал оройн хоолтон дээр дандаа бүрэлдэж идэг учраас хоолны ширээг би илүү үзэж хоолны ширээг төлөвлөсөн байгаа. Яг хоол бэлтгэх орон зай баг байсан ч гэсэн гэр эзэгтэй хоолны ширээн дээрээ бэлдэж болно. Гэтэ хамгийн гол нь гэр бүлэрээ хамт хоолны ширээн дээр хоол идэх нь маш чухал юм аа. За интерьерийн элементүүдийн хамгийн гол суур элементүүд болохоор шал, хан, таазны өнгүүд байдаг. Тэдгээрээ одоо бас материалууд маш чухал үүрэгтэй учраас хан маань цагаан өнгөтэй, шал маань болохоор шеврон шахалттай. Одоо энэ шахалтны хэлбэр нь бол нэлээд тансаг мэдрэмжийг хүн төрүүлдэг шахалт байгаа. Тэгээд дээрэс нь паркет хэрнээ ийм хээтэй байна гэдэг нь болохоор өртгийн хувьд бас маш боломжийн тусдаг. Угаалгын өрөөний хувьд болохоор суул дурын байрлалыг өөрчилснөөр бидэнд одоо угаалгын машиныг угаалт ортой нэг төвшөнд байлгах боломж гарсан. Тэгснээр зай маш сайн хэмнэгдэж байгаа. Дээрээс нь бааны одоо хөшиг гэж байдаг. Тэр бас хэрэглэхэд маш төвөгтэй байдаг учраас биднээс бол шилээр шийдсэн энэ болохоор угааж цэвэрлэхэд маш тохиромжтой удаа адилгээтэй байх юм аа. За би интерьер дизайнер Нами байна. За манай гэрээр зочлсонд баярлалаа. Дараа дахин уулзцгаая. Баяртай.